Өнөөдрийн Монголыг бид энгийн зүйл мэт хардаг. Гэвч ердөө хэдхэн 10 жилийн өмнө энэ улс шал өөр байсан. Нэг нам, нэг үзэл суртал, хаалттай нийгэм. Харин 1990 он бүхнийг өөрчлөв. Энэ хурлаар батлуулна гэдэг чинь бусад хүчнүүдийг оролцуулахгүй өөрийнхөө бодлыг оруулах гэсэн ойлголт төрүүлэх шинжтэй болоод байна шүү дээ. Онцлог хурлыг хуралдуулахыг шаарддаг байгаа учир шалтгаан болвол ам төр хоёр салах, шийдэх, одоо тэр асуудал руугаа орох. Эх орныхоо хөгжлийг ганц хоногоорч саадуулахгүй байхын тулд Гадаад дотоод улс төрийн байдлаа авч үзсэн ч гэсэн бид нар бол хоорондоо магаар зогсох цаг биш. Нам нь юу шийдэх гэж байгааг ард түмэн мэддэггүй. Энэ юу гэж байгаа гэхээр шинэ үндсэн хэлцээ өөрчлөхгүй байгаа. Шинэ үнцэх хурлыг бий болгох, шинэ ардын төр хурлыг бий болгох. Өнөөдөр хувьсгал болж байна. Ардчилсан хувьсгал. Нийт ард түмний санал хураалт явуулж болно шүү. бид нарт энэ ховорхон тохиолдсон боломжийн болоодаа Ардчлалын шийдвэрлэлд орох анхныхаа алхмыг хийж байна. Тэр бас тэр намаас нэг хэвчтэй. антаа жоохон доошлохгүй юм уу? Хаацаа гэж утсан. За ороо. Бид олон зүйлс үлдсэн гэж сонсголоо. Энэ үнэн үү? Тийм ээ. Одоо шинэ улс байгуулагдсан. Хуучин үед хаад үе өнгөрсөн. Тэгээд жирийн ардуудын амьдрал яах юм бол тохоо? Бүгд тийш хэрэгтэй болсон. Ядуу баян гэж ялахгүй шинэ Монгол улсыг хамтдаа байгуулна. Үнэхээр л тийм байсан. 1924 онд Монгол улс бүгд найрамдах засаглалтай болж социалист үзэл санаанд тулгуурсан шинэ тогтолцоонд шилжив. Энэ үеэс Монголын улс төр, эдийн засаг, ард түмний амьдрал эрс өөрчлөгдөж эхэлсэн юм. Сайн байна уу? Сумын төгс ирлээ. За ордоо. Хаачин тэгээ хаанаас ямар явж байгаа юм бэлээ? Би намаас явж байгаа. Одоо айл бүр малаа нэгдэлт өгнө. Хамтралд орсноор бүгд адилхан хөдөлмөрлөж, адилхан хүртэх болно. Энэ хэдэн мал бол үгдээцээс үлдсэн хөрөнгө. Үгүй гэж болохгүй юм уу? Төрийн шийдвэр хамтдаа ажиллавал илүү хөгжинэ. Хүн өөрийн юмгүй болчих хэцүү юм да. 1930-аас 1950-ад онд хандралжуулалт эрчимтэй явагдаж, масс сүрэг болон хөлөмрийг нэглэлийн систем нэгтгэв. Зарим хүмүүс шинэ тогтолцоог дэмжсэн бол зарим нь хувийн өмчөө алдаж байгаадаа эмзэглэж байлаа. Хаанаас ч одоо хаанхын гэсэн ямар хүмүүс вэ? Тэрийг байдалд надад байна. Тань яагаад авчих гээд байгаа юм бэ? Би юу хийсэн бэ? Төрийн эсрэг үйл ажиллагаа сэжиглэгдсэн. Аваад. Маа тавь. Энэ ч аав явуулчихлаа. Аа! Цад оны хэлмэгдүүлэлтийн үед олон мянган хүн баривчлагдаж, зарим нь буудан хороогдож, зарим нь сургын алга болсон юм. Айдас нийгмийн нэг хэсэг болжээ. За хүүхдүүдээ давтацгаая. Их орон нам хөтөлбөр. Их орон нам хөтөлбөр. Социализмын үед боловсролыг бүх нийтэд хүртээмжтэй болгосон. Ойр бараа ирээгүй. За дараагийн.
Өнөөдөр мах ирсэн болоо өчтөр мах дуусан байсан. Махаа. Мах байхгүй. Маргааш иштерч ойчилж аваарай. Бараа бүтээгдэхүүний сонголт хомс дэлгүүрийн урт дараал энгийн үзэгдэл байв. За, төлөвлөгөөгөө өнөөдөр хугацаанд нь дуусгах шүү. Заа юу? Өдрөл болгон адилхан байх юм да. Төр бүх үйлдвэр аж ахуйг хэмдэг төлөвлөсөн системтэй байлаа. Бид яагаад хүснээр ярьж болдоггүй юм? Өөр улсуудад өөрчлөлт эхэлж байгаа гэсэн. Хүмүүс төр бүгд өөрчлөлтийг хүсэж байгаа. Монголч гэсэн шинэ үе ирэх ёстой. 1980-ад оны сүүлээр социалист систем сулран арчлал, эрх чөлөөний тухай үзэл залуусын дунд хүчтэй тархаж эхэлжээ. Бид чөлөөтэй амьдрахыг хүсэж байна. Ийм юм ярьж болох юм уу да? Би дайхаа болох цаг босоо. 1990 онд Монголын залуус 50 жагсаал хийж арчсан нийгэм байгуулахыг шаардав. Хүүхдүүдээ та нар бие бодцгаая. Өнөөгийн нэг амар өсөн шүү. Хэрэг бид өнөөдөр дуурахгүй бол маргааш юу ч өөрчлөгдөхгүй. Бид эрх чөлөөний төлөө энд сууж байна. Өсвөлэн тэмцэл олон хүний анхаарлыг татаж арчлалын хөлгөөн улам хүчтэй болов. Тэрийн давчаа гоцорсноо мэдээлээ. Тэгэхээр энэ Монгол өөрчлөгдөж байгаа юм уу? Тийм ээ. Одоо шинэ үе ирж байна. 1990 оны арчсан хувьсгал 50 замаар амжилтанд хүрч Монгол улс арчсан тогтолцоонд шилжив. Талах хэд. 5 төгрөг. Өчигдөр 4 төгрөг гэсэн мэт. Юмны өдөр болгоод өсөх юм. Гэхдээ одоо хүмүүр өөрийн бизнесээ эхлүүлж болно. Амьдрал хэцүүч эрх чөлөөтэй болсон. Шилжилтийн эхний жилүүдэд эдийн засгийн хямрал нүүрсэн ч хүмүүс шинэ боломжуудыг хайж эхэлжээ. Одоо дэлхий бидэнд нээлттэй болсон. Өсөлт би тааж сурч байна. Тийм шүү. Өнөөдрийн Монгол бол эрх чөлөө, технологи, боломж мөн шин сорилтуудын нийлбэр юм. Арчлал Монголд эрх чөлөө авчирсан ч нийгмийн ялгаа, авилга, ажилгүй дэл зэрэг шин сорилтууд бий болсон юм. Нэгэн үед айц ноёхож байсан энэ улсад өнөөдөр хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болжээ. 1990 он Монголын хувь заяаг өөрчилсөн. Харин ирээдүг ямар болох нь бидний гарт байна. 일체를 백슨 더벅 빅비스겐
Бэлгэлийн хонхон ившгэрээ нойрмог бүх миксэрээ Өглөө намайг